видео үзүүлж байна. Бусдын эв зүг олж хүсснээ хийлгэх 10 арга. Хүн бүр өөр гэсэн зан төлөв онцлог шинжтэй байдаг. Энэ нь хүмүүс хоорондын харилцаанд багагүй зөрчил дагуулдаг билээ. Тийм ч учраас бусдтай сайхан харилцаатай байж бусдын арга ивийг олно гэдэг биднээс чамгүй авьяас шаарддаг. Тэгвэл та бүхэндээ хүмүүсийн эв зүг олох, тэдэнтэй ойлгож нөлөөлөхөд туслах сэтгэл зүйн 10 аргыг хүргэж байна. 1. Хуурамч сонголт бий болго. Хэрэв та хэн нэгнээс тусламж хүсэх гэж байгаа бол өөрийн зорилтод хүсэлтээ хэлэхээс өмнө эхлээд илүү хэцүү хүсэлт тавиарай. Хүн илүү том зүйлээс татгалцсны дараа амархан гин хүлээж авах хандлагатай байдаг. Энэ арга нь хэн нэгнийг ятгахад ч хэрэг болно шүү. Хүсэлт тавих гэж буй хүндээ 2 сонголт тавь. Эхнийх нь биелүүлэхэд хүнд хэцүү зүйл байх бол хоёр дахь нь яг өөрийн тань хүсэлт байх болно. 2. Зөрчилдөөнийг давуу тал болго. Хэрэв хэн нэгэн таны саналд нийцэхгүй зүйл хэлбэл тэднийг шүүмжилгээс өмнө би ойлгож байна. Гэхдээ чи ингэж бодож үзсэн үү гэд үргэлжлүүлэн өөрийн санал бодлоо илэрхийлээрэй. Энэ арга нь бусдын санал бодолтой зөвлөлдөж тэднийг таны эсрэг чиглэхгүй байхад тусална. 3. Ээж бүхнийг мэднэ. Та ээж аав минь хэлж билээ гэд яриагаа үргэлжлүүлснээр хүмүүсийн анхаарлыг илүү ихээр өөртөө төрүүлж чадна. Ихэнх хүмүүс гэр бүлээс зааж сургасан уламжлалт хандлага, дэгж аягт итгэж, үнэмших хандлагатай байдаг. Хэрэв өөрийн хэлж буй зүйлдээ эцэг гэхэд дурдвал бусад хүмүүс ч яг өөрийн гэр бүлээ хэлж буй мэт бодон таны үгийг хүлээж авна. 4. Бяцхан хүсэлт тавь. Хэн нэгэнд танд таны хүссэн шиг сайхан хандахгүй байгаа үед та тухайн хүнээс жижиг зүйл гуйгаарай. Жишээ нь сонирхож буй номоо ч юм уу, үүний дараа та хоёрын хооронд бяцхан холбоо үүсч авсан зүйлээ буцааж өгсөний дараа тэр хүний бодол жоохон ч болов өөрчлөгдсөн байх болно. 5. Чимээгүй байдлыг давуу тал болго. Чимээгүй орон зайд дотн болохыг хүссэн хүнээсээ өөрийнх нь тухай асуугаарай. Хамгийн даруй нийтэж босч хүн чимээгүй газар өөрийнхөө тухай ярих сонирхолтой байдаг. Тэд зөрүүлээд таны талаар асууж та хоёрын хооронд бяцхан харилцаа үүснэ. 6. Өөртөө итгэлтэй бай. Аливаа хэлэлцээр хуралдааны үеэр илтгэлээ дуусгасныхаа дараа хүмүүсийн дунд нүдрөө нь харж хариу үйлдэлийг нь хүлээ. Таны өөртөө итгэлтэй харц хүмүүсийг татаж илтгэлээ бүрэн төгс гүйцэтгсэн мэт санагдуулна. Харин яг дуусах агшинд нүдний харцаа бууруулбал хүмүүсийн сонирхолч буурна. 7. Бүрэн төгс ойлгуул. Хин нэгний туслалцаа хэрэгтэй байгаа үед зөв үг хэрэглэх нь зүйтэй. Тэдний тус туйлын хэрэгтэй байгааг ойлгосон цагт л тэд танд гараа сунгана. Тиймээс надад туслаач, гуй эсвэл надад үнэхээр таны тус хэрэгтэй байна гэх мэт үгсийг ашиглаж өөрийгөө бүрэн ойлгуулж байгаарай. 8. Хариу үйлдэлийг нь ажиглал. Шинэ хамт олонны дунд ороод тэдэнд онгоо эсвэл хөвгчлөлтэй түүх ярьж өгөөрэй. Инээж байхдаа хүмүүс бие биерүүгээ харж байвал таныг ирээдүйд ажлаа ойлгоход найз нөхдөдтэй болоход тань тусална. 9. Дахин давтаж хэл. Давтаж хэлэх бол хүмүүсийн оюун ухаанд өөрийн санаа бодлоо тусгах хамгийн сайн арга юм аа. Хэн нэгэнд өөрийн санаагаа ойлгуулмаар байгаа бол өөр жишээ, илэрхийлэл, сэдэв ашиглан санаагаа давтаж хэлэх хэрэгтэй. Нэг зүйлийг олон удаа сонсохоор хүний тарих уг сэдвийг хүлээн авч яг л өөрийн санаа бодол мэт таны үгсийг хүлээн зөвшөөрөх болно. 10. Харилцан итгэлцэл. Нийгмийн орчинд итгэлцэл бий болгомоор байвал өөрийн жижигхэн алдаагаа ч хүлээн зөвшөөрч сур. Хүмүүс таны энэ үйлдэлийг сайшаан шудрах хүн байна хэмээн бодно. Энэ арга нь маргаан дагуулгаас илүү давуу тал болонтой. Танд энэ бичлэг таалагдсан бол лайк дарж, манай саг видео чаналыг subscribe хийж, шинэ бичлэгүүдийг цаг алдалгүй хүлээн аваарай.